50 сая уу? 120 сая уу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий зугаати 642 литрээр оролцсон бургаас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Тохирол даваа тавг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синийг телевизээр явагдана. Та өөртөө байрлах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. Айцсан хүчилтэй энд иргэний үнэмлэх мөнүүлэхээ яаж авах вэ гэсэн чинь төгс машинаас очил авчих юм шүү дээ. Амархан юм байна. За үзэгчдээ өнөөдрийн үндэсний лотерей та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Тэгээд 2016 оны эн чинь 8 дахь дугаар уу? Тийм байна. 8 дахь дугаар юм байна. За ингээд тоглолтондоо тавтаа морил хамгийн эхлээд 4D-ийн 3 дугаар зэргийн хонжрыг бид хамтдаа тодруулах гэж байна. За хамгийн ихнийхэн тоо 8. Хамгийн ихний тоо 8. 8 шүү, 8. За түүний дараагийнх буюу 2 дахь тоо. 2 дахь тоо хэд байна? 2 дахь тоо. Байдгаа. 2 дахь тоо энэ 9 байна. 9. За 8 9 гэж бүгэлсэн хүмүүс тоглоомонд үлдэж байгаа юм байна. За үргэлжлүүлээд хин тоглоомонд үлдэх нь бүгдээр харъя. 10 цифрээс нэг нь гарч ирнэ шүү дээ. За анхааралтай харжээ. 6. За 6 гэж бүгэлсэн 8 9 6 гэж бүгэлсэн хүмүүс бүгдөө тоглоомонд үлдэж байна. За одоо яг 10 хүн л байгаа. Хэрвээ тэгээс 9-ийн хооронд бүгд бүгэлсэн гэж үзэх юм бол. За 8 9 6. 8 9 6. Хамгийн сүүлийнх нь 4 дахь тоо хэд байна харъя. 4. 8 9 6 4 гэж бүгэлсэн хүн өөрийнх нь тавьсан бооцоог 500 дахин өсгөн авч байгаа. 500 дахин өсгөн авч байгаа шүү. За ингээд 4D-ийн 3 дугаар зэргийн хонжуур энэ тоонууд машин маань чимэг болсон. 8 9 6 4 89 64 гэсэн хоёр тооны хослол байна да. Дахиад нэг сайн сонсоод хараад аваарай. 8 9 6 4. За хэрвээ та яг энэ дөрвөн тоог амжилттай зөв таасан бол өөрийнхөө тавьсан бооцоог 500 дахин өсгөж авч байгаа. За таны тавих бооцоо 500 төгрөгөөс дээш байх ёстой. 4D дээр бол шүү дээ. За ингээд 2 дугаар зэргийн хонжрыг бүгд хамтдаа тодруулъя. Тэгээс 9 хүртэлх цифр тус бүрээс 4 бөмбөлөг буюу нийтдээ 40 бөмбөлөг байгаа. За хамгийн ихнийхэн бөмбөлөг гарч ирлээ. 3 гэсэн дугаартай бөмбөлөг байна. 3 гэсэн дугаартай бөмбөлөг байж байна. За дараагийнх нь 8 гэсэн тоотой бөмбөлөг байна. 3 8 3 8 3 8. За түүний дараагаар 1 гэсэн дугаартай. 1 гэсэн дугаартай бөмбөлөг гарч ирлээ. За ингээ хамгийн сүүлийн бөмбөлөг 3 8 1 одоогийн байдлаар гарч ирсэн байгаа. За харин дөрөвдүгээр бөмбөлөг ямар тоотой бөмбөлөг байна бүгдээрээ хамтдаа харъя. Тэг гэсэн дугаартай бөмбөлөг байна. За ингээд 4D-ийн 3 дугаар зэргийн хонжуурын тохирлын тэр бөмбөлөгнүүд бол ийм дугаартай байлаа. 3 8 1 тэг. Дахиад сайн сонсож байгаарай. 3 8 1 тэг. За хэрвээ яг энэ дөрвөн тоог та таасан бол зөв таасан бол өөрийнхөө бооцоонд тавьсан 500 төгрөгөөс дээш төгрөгийн тэр бооцоог 1000 дахин өсгөж авах нь шүү. За харин одоо бооцоогоо 2000 дахин өсгөн авах боломж таны өмнө ирлээ. Энэ юу вэ гэвэл 4D-ийн 1-р зэргийн хонжуу. За хамгийн ихнийх нь 7. За 3 дугаар зэргийн хонжуур дээр та бооцоогоо 500 дахин өсгөж авах боломжтой. 2 дугаар зэргийн хонжуур дээр бол та бооцоогоо 1000 дахин өсгөх авах боломжтой.
За харин 1-р зэргийн хонжуур дээр та өөрийнхөө тавьсан 500 төгрөгөөс дээш төгрөгийн бооцоод 2000 дахин өсгөн авах боломжтой юм байна. За 2 тоо гарч ирсэн байна. 7-4. 7-4. За дараагийнх нь 8. 7-4-8. Долоо 4-8. Хамгийн сүүлийнх нь 1. 74-81 гэсэн тоо гарч ирлээ дээ. За ингээд дөрөвдгийг 1-р зэргийн хонжуурын одоо 4 тоо 1-1-ээр нийлээ. Та дарааллын дагуу яг зөв таасан байх ёстой юм байгаа шүү. Хэрвээ зөв таах юм бол та бооцоогоо 2000 дахин өсгөж авна. За 74-81. 7-4-8-1. 7-4-8-1. За ингээд дөрөвдөө тоглосон бүх хүмүүстээ бүгднийх баярлалаа. Үргэлжлүүлээд 6D-ийн анхаарлаа хандуулаарай. За бас үндэсний лотерейн үзэгчд маань 6D-гээс ямар тоо гарч ирэх нү гэж бас дор дороо бодож байгаа бох. За ингээд 6D-ийн тохирлын машиныг ажилууллаа. За хамгийн өндөр шагнал болоод шагнал бишээ хонжуур болоод jackpot 50 сая төгрөг болж байна. 50 сая төгрөгийг энд эргэлдэж байгаа 60 бөмбөлөгний гарч ирэх бөмбөлөгнүүдийн дарааллыг нь 6 бөмбөлөгний дарааллыг яг алдалгүй зөв тааж чадах юм бол 50 сая төгрөгийн хонжуур хожих юм байна. За яг таны гар дээр 60% нь буюу 30 сая төгрөг очно. Харин 40% буюу 20 сая төгрөг нь татварт явах юм шүү. За 2 тоо гарч ирсэн байна. Хамгийн ихнийх нь 3, дараагийнх нь 7. 3, 7. Дараагийнх нь 8. 8. 3, 7, 8. 3, 7, 8. За түүний дараагийн буюу 4 дахь тоо чимээн гарсан 5 байна. 5. 3, 7, 8, 5. 3, 7, 8, 5. За 5 дахь нь. 5 дахь нь. 3, 7, 8, 5, 3. 3. За 5 тоо гарч ирсэн. 3, 7, 8, 5, 3. За хамгийн сүүлийн бөмбөлөг. Ямар тоотой байх нь вэ? Хамгийн сүүлийн бөмбөлөг. Хамгийн сүүлийнх нь 8. 2 арай амтсангүй. 2 гарч ирж арай амтсангүй. 2 бол жоохон тоцорлоо. За 6D-ийн 6 тоо энд байна. Дарааллын дагуу танилцуулъя. 3, 7, 8, 5, 3, 8. 3 2 удаа 8 2 удаа гараад ирсэн байгааг анзаарч байгаа. Дахиад хэлье. 3, 7, 8, 5, 3, 8. За энэхүү 6 тооны дарааллыг нь яг зөв таасан тэр нэг хүн 50 сая төгрөгийн хонжуурын эзэн болж байгаа юм шүү дээ. За ингээд одоо үргэлжлүүлээд бүгдөө хамтдаа 120 сая төгрөг хожих тоглолтыг гэрч болох гэж байна. 1-ээс 42 хүртэлх дугаар бүхий бөмбөлгүүд бүгдөө бэлэн. За ингээд бөмбөлгнүүдээ хий да машинда. За 2016 он гарснаар бид нар одоо өнөөдрийн тоглолттой нийлээд 8 тоглолт явуулж байна. 2015 онд бол ерөнхийдөө 120 сая төгрөгийн энэ тоглоомонд 30-тай тоо 2 буюу түүнээс дээш гараад байсан. 2016 онд бол арай өөр байгаа. Хэрвээ тоглож байгаа хүмүүс байгаад мэдж байгаа. За эхлээд 7, дараа нь 22 энд өнгөрч байна. За эндээс гарч ирэх 7 бөмбөлөгний эхний 6 бөмбөлөгний дарааллыг нь харгалзахгүйгээр зөв таасан тэр хүн 120 сая төгрөгийн эзэн болох юм байна. 7, 22, 9. 7, 22, 9. Дөрөв дэх дугаар нь 10. Дөрөв дэх нь 10. 7, 22, 9, 10. 7, 22, 9, 10.
5 дахь өмөлөг нь 42. 5 дахь өмөлөг нь 42. За 6 дахь өмөлөг хамгийн чухал өмөлөг 120 саяын өмөлөг. Хэд гэсэн дугаартай гарч ирэхийг бүгдээрээ хамт харжээ, хүлээжээ. 14. 14. 14. За өнөөдрийн бонус өмөлөг. Өнөөдрийн бонус өмөлөг. Өнөөдрийн бонус өмөлөг хэд байх нь? 31. Өнөөдрийн бонус өмөлөг 31. За 2016 он гарснаар анзарч байгаа бах. Би дөрөв тоглолт эхлэхээс өмнө хэлсэн 30 та тоонууд бол ер нь 2015 онд 2-оос дээш гарч ирсэн гэж. 2016 онд бас арай л өөр байгаа юм да. Айгүй сонин. За олон юм ярилгүйгээр тоонуудыг танилцуулъя. Эхний 6 тоо. 7, 22, 9, 10, 42, 14. Энэхүү 6 тооны дарааллыг харгалцахгүйгээр зөв таасан тэр хүн 120 сая төгрөгийн эзэн болох учиртай байгаа. За ингээ өнөөдрийн бонус өмөлөг 31 гэсэн өмөлөг байна. За ингээ өнөөдрийн тоглолтод анхаарлаа хандуулсан бүх хүмүүст баярлалаа. Мөн тоглосон бүх хүмүүстээ дараагийн тоглолтод нь амжилт хүсье. За 2016 оны 9 дахь тоглолт маань 5 дахь өдөр 17 цаг 30 минутаас та бүхэнд синий телевизээр хүрэх болно. За баяртай, сайхан амраарай. 50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ирдэ 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдөө эзэн. Хати 642 лотроод оролцсон. Бурбас 6 төрлийн конжурын эзэн болох боломжтой. Догор даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас синий телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил.